сошиал дээр ингэж хүм муулж хүнийг сэтгэлээр унгах үг хэлж байгаа хүмүүс шүү дээ. 10 хар нүгэл донд юу ордог гэж. Одоо амар үлдэх 4 нүгэл гэж байгаа байхгүй юу? Энэнд хүм муулах, имиж алчих, хүнд хатуу үг хэлэх, худлаа хэлэх. За тэгэнгүүт сэтгэлээр үлдэх 3 гэж орж ирдэг байхгүй. Тэр нь хорлох сэтгэл. Миний бодлоор сошиал дээр хүний нэг муулж байгаа ямар ч цензургүйгээр ингэж хараад зүгж байгаа бол 10 хар нүглийн 5-ыг үлдээд байгаа байхгүй юу? Бид нар бодохдоо болохоор ингээл одоо амтан алгаал тий худлаа хэлээл хулгай хийгээл тий ингээл бүр тэгэхээр бид нар ингээд нүгэл үлддэг юм байна гэдээ ойлгож байсан чинь үгүй бид нар одоо үг бичиж гин гэдэг чинь үг хэлж байгаа л гэсэн үг шүү дээ тий хэлэх гэж байгаа үгээ бид нар ингээд бичээд байгаа шүү дээ тий тэгэхээр үг хэлж гин гэсэн үг зүгээр л хурууныхаа үзүүрээр хэлнийхээ үзүүрээр бид нар амар маш их нүгэл хурааж байна. Энэ надад үнэхээр харамсалтай санагддаг. Одоо магадгүй өөр хүүхдээ ач зээгээ сургаад ингээд сайхан үг хэлээд ингээд сууж ах насн дээрээ сошиал дээр илтвэр бичээлтэй хүнийг доромжлол хараагаал ямар муухай. Үнэхээр би бол энэ дээр их харамсалтай санагддаг.